За сайн байцгаана уу? Буудлын спортоор эхлэн хичээлж байгаа хүүхдүүдэд зориулсан 5 дахь удаагийн хичээл. За өнөөдрийн хичээлээр 8 цоврал дасгал хийн. Энэ хичээлийг сонгон найрхан дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин 1-р зэрэгтэй Баторших хийж гүйцэтгэнэ. За буудлын спортоор хичээлж байгаа хүүхдүүд буудаж сурахаас өмнө биеийн ерөнхий хүчний бэлтгэлийг сайн хийж биеэ сайн хөгжүүлсэн байх ёстой. За энэ үндсэн дээрээс энэ 8 цоврал дасгалыг хийж байгаамаа. За 1-р дасгал burpees. За энэ дасгалыг 10 удаа хийгээрэй. За 2-р дасгал jumping lunges буюу үсрэлттэй хайчин суулт. За энэ дасгалыг мөн 10 удаа хийж гүйцэтгэнэ. За 3 дахь дасгал mountain climb буюу гар дээр тулаад хөлийг чээж рүү татах. За энэ дасгалыг мөн нэг хөл дээр 10 удаа хийгээрэй. За 4 дахь дасгал push up буюу гар дээр сүнэх. За гар дээр сүнэх энэ бол бүх биеинд нөлөөлдөг маш сайн дасгал. За 5 дахь дасгал нь crunches буюу хөвлийн таталтайгаа. За хөл гарыг зэрэг татна, хөл гарыг зэрэг татах ёстой. За энэ дасгал. За үүнийг 10-ын тоонд хийн. За 6 дахь дасгал jumping jack хавсралттай өсрэлт. За үүнийг бас 10 удаа хийн. 7 дахь дасгал high knee буюу өвдөг өндөр гүйх. Нэг хөл дээр 10 удаа гүйн. За 8 дахь дасгал Russian twist буюу бас хөвлийн дасгал байгаа. За хөвлийн дээд хэсгээр орох энэ дасгал байгаа. За үүнийгээ хоосон буюу ачаатай хийж болно. За эдгээр 8 дасгалыг тус бүр 10 удаа хийгээд хийж дуусны дараа сунгалт болон тайвшруулах дасгалыг заавал хийгээрэй. За баярлалаа хүүхдүүдээ.